маань ичээсэн чи Рио хэлдэг. Хэрвээ чи ажил хийхэд хийж хүсчихвэл миний хажууд хийж болно шүү. Би чамайг өөрсдөө холдуулмааргүй байна гэж хэлдэг. Тэр гэртээ харчаа байжсэн чинь Рио Такамичи хоёр ирээд Юзу маань ингэж боддог. Такамичи надад дургүй юм шиг лээ. Яагаад над руу тэгэж амар хараад идэм бол гээд. Юзу маань өглөө хичээлдээ явсан чинь Токо сүү залуудтай хамт хүлээж идэг. Тэгээд хамт анги руугаа орохоор болоод анги руугаа яваад орсон чинь ангийнхаа хүмүүс чи хамгийн хүчтэй аяг шиг сүү бүсгүй болсон гэдэг нь үнэн үү гэж чинь манай Токо тийм ээ хамгийн хүчтэй нэ гээл. Тэгээ манай охтууд маань бүстэ шаваад тийм үү гээд чамд зураг нэ нөө гэдэг чинь манай Юзуд маань зурган байдгүй тэгсэн чинь Токод тэгээ зурганаагаад ингээд харуулсан чинь охтуудад царайлгийн гайхаад Юзу маань жоохон харамлах маягтай болоод тэгээ гаднаас нэг математик шиг гар орж ирснэ бүгднийг суу гэж суулгаж тий. Тэгээ Юзу маань цөнхөө онгойлгосон чинь нөгөө хоёр жижигхэн чөтгөрж гарч ирээд манай Юзу маань шоконд ороод нөгөө шүтгэрэж харсан ангийнхаа охтууд галзуургаад өөрлөлдөөд нөгөө математик хичээлийн хүмүүс ингээд жоохон загнаад яг энэ удаатай өршөө игээд Токио маань нөгөөөрийг харж хөөрдөгөлтэй гараад хоод итгэр болсноо нөгөө муурж итгэрийн найз нь өмнө сүү татсмаас нэг хэлсэн чинь манай Юзу маань жоохон сэтгэлээр унаад тэгсэн чинь манай найз чи зүгээрээ би өмнө ч гэсэн сүйтэй байсан. Тэгээд Токио дуусч ирсэн дараа сүгээ цуцалчихсан. Уг нь бол эмгтаяа гişнэр хүнтэй сүү тавьдаггүй. Тэгэд амар ч чалгуур өндөртэй байдаг учраас ер нь гэрлэг бараг ховор гээд манай Юзу маань Риогийн ажил дээр очсон чинь Рио Такамичи хоёр амар зөгцсөн харагдаад нэгнийг ойлгоод тэгээ манай Юзу маань боддог яна би Риотай ийм байж чадахгүй л үү гээл дотроо бодоод жоохон ингээд сууж идэм да. Тэгээ манай Рио маань хоол идэхээр хоол идэл цай уу гэхээр уугаал энэ хоёр маань өстө нэр амар хөөрхөө. Тэгэл нэгнийгээ тэрж ирэхэлтэй л өстө нэр нилуун гэж яана манай Юзу маань ичиж улаагаад ичгээ болдгоо багтаа одоо ч амар хөөрхөн ямарчлээсэн. Тэгээд яаж анх Такамичи Риотой болсон гэхээр уг нь бол Такамичи их цантаа Риог харангуутаа л өмнө сөгдөөд би өстө таны үнэн юу болноо молоо гээл. Тэгээ манай Юзу маань цахарч байгаа огт Рио ирэхгүй харна жоохон гайхаад тэгсэн чинь манай Рио маань 10 наснаас 18 насны бүх төсөө өдрийнхэн бэлэг захиадаа нүгдийн амар хөөрхөн анхнаасаа л ганцаархнаа төсөө өдрөд тэнэлж тэр нь бүр амар хөөрхөн санагдсан байгаа. Тэгээ Юзу маань бас би бас чам бэлэг өгмөр байна гэж уруул дээр өмсчих тэр чинь надаа бэлэг болно гэлтгс Юзу маань ичээд зүгээр л хазар дээр нь өмсчихtiin яаж уруул дээр нь өмсөхөд ичээ шүү дээ. Тэгэл энэ хоёр маань тэгээд нэлуураад энэ анги маань ингээд тэрвэрлээ дуустав. Тэгээд дараагийн анги хүртэл баяртай тэгээд өдөр болгон нэг өдөр алхахаас бэлгэжлэг оруулж аваад би өөртөө амар баяртайгаа баяртай